За сайн мэцхан бүгдд нь шинэ өдрийн мэнд хүргэе. YouTube-ийн цацрал далаа жаргал суугтаа тавтам ойрол. За харин Facebook-ийн нийтэд нээлттэй групп Эрүүл Монгол бүсгүйн залуус гэдэг Facebook-ийн групп байгаа. Та бүхэн join хийхээ бүү мартаарай. За бас YouTube-ийн цацрал далаа жаргал суугтаа subscribe хийгээд шинэ дугаар болгоныг алгасахгүй үзээрэй. За энэ дугаараас эхлээд та бүхэндээ маш идэвхтэй, хэрэгтэй маш олон дугааруудыг үргэлжлүүлэх хүргэн. За үүний дээр нэмэгдээд би маш том гинтийн бэлэг та бүхэнд бэлдэж байгаа. Тэгэхээр намайг одоо яг хоолтын чиглэлээр дагдаг 350 мянга гаруй бүх одоо сошиал дээр байгаа хөрхөн ээжүүд, эмэгтэйчүүд, шавнартаа, залуучуудаа бүгдд нь зориулсан маш гоё хэрэгтэй нэг нэвтрүүлгийг би утгагүй эхлэх гэж байгаа. За тэгээд ийм сайхан мэдээтэй өнөөдрийн дугаараа эхлэе. За өнөөдрийн дугаарын хувьд бол миний хувьд би өөрөө бинж ингээ өөрийгөө 2 нугартал тарган болж үзчихсэн. За 86 кг 48-аас 86 болоод тэгээд гахаа очтой байжгаад буцаж илүү гоё одоо галбирлаг гоё болоод хүнс хоолыг 4 жилийн туршид хүнсний бүтээгдэхүүнүүдийг судалсныхаа дараагаар ингээ эрүүлжиж сайхан болсон. За тэгэхээр хүнс дотроос би өөрийнхөө амьдралаас насан туршдаа татгалзсан 5 зүйлийг өнөөдөр би хэлж өгье. Тэгэхээр хоол зүйч, хоолны технологич, хүнсний технологичийн хувьд та бүхэн зөвлөх 5 зүйлийг та бүхэн өнөөдөр анхааралтай сонсоод бас өөрийнхөө амьдралдаа хэрэгтэй хэсгийг нь хэрэгжүүлээд аваарай. За ингээд энэ татгалзсан зүйлсүүд маань намайг ямар гоё үр дүнд хүргэсэн бэ гэхээр илүү нарийнхан тайл, бэлхүүс, гидсэн хэсэг маань жижигхэн байхад илүү тусалдаг, илүү тийм сайхан галбирлаг болоход маань тусалсан зүйлсүүд байгаа. За номер 1-т нь болохоор би ямар нэг байдлаар fat за эсвэл бүр ичилгийн дайхгүй болгоцсон зүйлсүүдээс татгалзаж эхэлсэн. За уучлаарай. Өдрийн нөгөө уулзалтын маань цаг сануулга өгч байна. За тэгэхээр reduced fat буюу одоо ямар нэг байдлаар өөх тослогийн дайхгүй болгоцсон сүү, за эсвэл өөх тослогын хэмжээг нь бууруулчихсан бүтээгдэхүүнүүд маань эргээгээд хүний биед сайн нөлөө өрөөс үзүүлдэг. Ялангуяа би одоо биеийнхээ жинк одоо сахарын хэмжээгээ баланстай байлгахын тулд бид нар дээрээс нь хамгийн таргалуулдаг тэр олон зүйлсүүдээс татгалзаж одоо эрүүл сайхан биетэй болохын тулд альва зүйлийг натурал хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг. Тэгээ би яг энэ талаар илүү одоо тусдаа нэг дугаар бэлтгэж яагаад вэ гэдгийг илүү тайлбарлаж та бүхэн илүү сайн ойлгоно. Тэрнээс биш би яг одоо ингээд дахиад үргэлжлүүлээ явчих юм бол нэлээд урт дугаар болох учраас шууд 5 зүйлээ дуртаад явъя. Хоёрдугаарт миний татгалзсан зүйл юу вэ гэхээр түүхийн ногоонуудаас. За хүүхэд тахта би түүхий лов идэх одоо босонд нь дургууд гэхдээ түүхийд нь дуртай байдаг байсан. За Америкт тахад болохоор миний багш нарын нэг бол өдрийн хоол болохоор л ерөөсө брокколигоо дандаа ногоон цэцэгтэй цэг түүхий ингээл шаржигтлан дуургаал иддэг. Тэгээ ногооны навчит ногоонууд, салаатны навчнуудыг хүртэл түүхий идэхээс аль болох зайлсхийгээд одоо бол дандаа болгож иддэг болж байгаа. Яагаад гэвэл түүхий идэх тусмаа гиз маш ихээр ингээд бондоож түнтийгээд ингээ өөрөө ирэхгүй гизээ татаж болохгүй болох тийм үр дүнгууд гараад байдаг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй. Ялангуяа брокколиг ерөөсөө идэхээр гиз дүүрэх нь бол маш их элбэг байдаг. Тэгэхээр заавал бүтэн болгож идэх хэрэгтэй байдаг. Тэгээ нэг юм гэхдээ бүр нэлцаатлан болгочих юм бол нөгөө ашигтай аминд юм алдчих штэ тийм ээ. За ингээд үүний дараагийнх нь буюу 3 дахь нь болохоор за сахарын хэмжээг байхгүй болгоцсон буюу нөгөө sugar free одоо чихэргүй болгоцсон гэд. Натурал өөрөөсөө чихэртэй жимээс ногоо за гурил будаанд хүртэл ингээд өөрийнх нь яг байглаараа цаанаасаа сахартай чихэртэй байдаг. Тэгэхээр тэр чихэр гэдэг зүйлийг нь бүр ингээд юу байхгүй болгоод автоматар авна гэдэг маань өөрөө ямар ч одоо тийм сайн үр дүнд хүргдэггүй. Харин ч эсрэгээр одоо diet coke ч юм уу байлаа гэхэд улам их донтуулах тэр мэдрэмжийг танд өгнө. Тийм учраас энэ тал дээр би бас давхар тусдаа дахиад яг түрүүний нөгөө fat free буюу тослогийн байхгүй болгосон чихэр байхгүй буюу sugar free болгосон энэ зүйлсүүдийн талаар тусдаа нэг дугаар бэлтгэе. За ямар ч юм миний хувьд бол амьдралынхаа туршид энэ зүйлсүүдээс яг natural өөрөө жимс нь өөрөө чихэртэй байж байгаагаар нь би жимсээ илүү хэрэглэнэ. Мөн дээрээс нь яг naturally дотроо чихэртэй байж байгаа лактозтойгоо байж байгаа сүүнд агуулгаддаг чихрийг бол лактоз гэж нэрлэдэг. Тэгээд лактоз фри болгоцсон сүүнүүд гэж хүмүүс сайн гэж бодоод жин хасах гэж нэгээл уугаад байдаг. Яг үүний хэрэгтэй бол энэ танд тийм сайн нөлөө ерөөс үзүүлэхгүй. За харин дөрөвдүгээрт нь болохоор би юунаас татгалцсан гэхээр би coffee lover. За кофений дурлагч хүн. Тэгэхээр кофе уухдаа янз янзын амттай гоё кофе уух мэдээж гоё. Гэхдээ би одоо бол илүү шууд эспрессо юм уу? Эсвэл хар кофе уух
Hard coffee бүр ингээ заримдаа жоохон зөөлж уух бол зөвхөн сахар байхгүй шингэн сүгээ өөрөө хийгээд латте маягийн болгоод уух. За яг энэ бол илүү тохиромжтой. Тэрнээс биш гурвуулангийн нэг доор нь холжчихсан mixed coffee-нууд бол хуйраас үү тэгээд маш их хэмжээний эсэн чихэр байж байгаа учраас жин хас ч нөгөө гой галбиртай болоход чинь шууд ингээд саад болно гэсэн үг. За тэгээ ямар ч байсан 5 дахь нь бол яг ямар нэг байдлаар ногоо болон жимсний жуусыг нэг дор маш их зүйлийг миксердээд жуус олгоо шинхэн зүйлийг бол хүнд орхноо уучдаг. Харин та бүтэн сет дүүр айлм шууд нэг дор идэж чадах уу гэдгээ бодоод үзээрэй. Тэгэхээр яг энэ ногоо жимсний жууснээс бас хийж уухтаа смути болон жууснээс нэлээд сайн болгоомжлоод олон төрлийн орцгүйгээр яг зөвхөн хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ нэг дор миксердэж бас хэрэглэж болно. Гэхдээ би яг тохиромжтой буюу детокс ингэж цэвэрлэгээний гой жуусны тал дээр бол яг цөөхөн орцтой 3хан орц ороод таны эцэг маш гоё цэвэрлэх тийм ногооны одоо жуусыг бол зааж өгч болно. Тэрнээс биш амттай сайхан гээд одоо нөгөө оранжны жуус, алимны жуус, эсвэл нөгөө нэг олон төрлийн ногоо жимсийг нэг дор бүр 10 гаруй төрөл эсвэл 7 8 9-өөр нь хольж жагаад уух нь бол ердөөсөө тохиромжгүй та жингээ хасч чадахгүй болно гэсэн үг. За ингээд би өнөөдрийн дугаарыг энэ хүргээд өндөрлөж байна. Хамтдаа байсан бүх залуучуудаа маш их баярлалаа. Та бүхэн YouTube-ийн цацрал далаа жаргал суугаа subscribe хийгээрэй. За мөн Facebook дээр байгаа нийтэд нээлттэй Эрүүл Монгол бүсгүй залуус энэ одоо групп дээр public group учраас join хийгээд хэрэгтэй бүх мэдээллүүдийг нэг доороос авдаг байгаарай. Удахгүй та бүхэнд хүрэх маш гоё сонирхолтой нэвтрүүлгээр бүгдээрээ уулзъя. Түр баяртай.